Хятадаар гэр гэдэг үгэнд гахай байдаг. Тийм ээ, гахай. Яагаад 3000 жилийн өмнөх хятадууд гэрээ гахаагаар төсөөлдөг байсныг одоо би танд ярьж өгье. Зя ханзыг сайн ажиглавал хоёр хэсгээс бүтнэ. Дээд талын энэ хэсэг нь миен буюу дээвэр. Хятад ханзанд дээвэр байвал тэр ханз байр сууц байшинтай холбоотой гэсэн үг. Харин доод талд байгаа энэ хэсэг нь хамгийн сонирхолтой нь буюу нөгөө ши гахаач нь явж байна. Тэгэхээр зя ханзны шууд орчуулга нь дээвэр дор гахай байгаа газар буюу гэр гэсэн үг ажээ. Одоо хамгийн чухал асуулт. Яагаад гахай гэж? Яагаад үхэр, морь, нохой биш гахай гэж? Хариулт нь 3000 жилийн өмнөх хятадуудын амьдралд байгаа. Эртний Шань улсын үед хятадуудын хувьд бол гахай хамгийн үнэтэй гэрийн мал байсан. Яагаад гэвэл гахай ямар ч хоолыг идэж чаддаг. Бидний хоолны үлдэгдэл хогч тэдэнд хоол болдог. Хоёрдугаарт гахай хурдан үрждэг. Жилд дунджаар 10-аас 20 торой гаргаж болно. Гуравдугаарт гахай бол маш их мах өгдөг. Нэг гэр бүлийг бүтэн өвөлж тэжээх боломжтой. Дөрөвдүгээрт энэ бол хамгийн чухал нь тэр үед гахайтай хүн л баян байсан. Гахайгүй гэр бүл бол ядуу. Гахайтай гэр бүл амьдралын баталгаатай аюулгүй. Тиймээс хятадууд гэр гэдэг үгийг бүтээхдээ ингэж бодсон. Гэр гэж юу вэ? Гэр гэдэг бол дээвэртэй, доор нь гахайтай газар. Тэнд л хүн амар амгалан, цадсан, аюулгүй амьдрна. Энэ бол жинхэнэ 3000 жилийн настай ханз. Яс мэлхийний хуйган дээр сэлсэн байгаа нь. Сайн хартаа нөгөө дээвэр дор гахаач нь явж байгааз эртний хятадууд ингэж л зурсан. Тэр үед эн чинь зураг байсан, цаг хугацааны явцад зургаар байсан ханз нь одоо бидний үзээд байгаа хийсвэр хэлбэрт шилжсэн байх нь байна. Дээвэр орсон ханзнууд бүгд л байр, сууц, аюулгүй байдалтай холбоотой. Хэд хэдэн жишээ харцгаая л да. Дээвэр доор эмэгтэй хүн, аюулгүй, амар тайван гэсэн үг. Эртний хятадуудын ойлголтоор эмэгтэй хүн гэрт байх юм бол гэр бүл аюулгүй гэж үздэг байсан. Харин дээвэр доор хүүхэд. Энэ бол үсэг. Яагад гэвэл бид тэнд л хүүхдүүдтэй боловсрол олгодог. Дээвэр доор хин нэгэн гэсэн ханз орж ирвэл энэ бол зочин гэсэн үг. Дээвэр доор нэг ам газар тариалан гэдэг ханз орж ирвэл энэ бол баян гэсэн үг. Эртний хятадуудын хувьд баян гэдэг нь гэр бүлтэй, идэх хоолтой, газартай хүнийг хэлдэг байж. Нэг сонирхолтой баримт ярьж өгье л доо. Хятадын шинэ жил буюу Чунзье гол утга нь зя гэрлүүгээ харих. Тэр үед дэлхий дээр хамгийн том хүн нүүдэл болдог. 300 сая гаруй хятад хүн гэр бүлтэй очихын тулд аялдаг. Хятадуудын хувьд зя зөвхөн байшин биш, энэ бол тэдний зүрх. Гэртээ харих зам хамгийн зөв зам гэдэгтэй. Ийм учраас 3000 жилийн өмнөх хятадууд гэр гэдэг үгийг маш болгоомжтой бүтээсэн. Гахайн зөвхөн гэрийн тэжээмэл амьтан биш, амьдралын баталгаа, аюулгүй байдал, цадсан гэсэн мэдрэмж. Одоо та харин зя гэдэг ханзыг харахдаа зөвхөн ханз биш 3000 жилийн настай соёлыг харж байна. Өнөөдрийн бидний үзсэн үг зя гэр. 3000 жилийн өмнө ч тэр, одоо ч тэр, энэ бол гэр.